Та нүүрлэхгүй бол асуудлаа шийдэж чадахгүй. Айж сүрдсэн хүн Бурханаас илүү айдаг зүйлээ хүндэлдэг. Хэрэг би Бурханлаг байвал элэг авьяас аяндаа идэвхтэй болно. Үгүй ээ, та өөрөө идэвхжүүлэх ёстой. Та энэ цагт эрх мэдэлтэй нэгэн болсон. It's happening! Now shout! Hallelujah! Who are those that will be valiant for truth on the earth? Тийм ээ. Айдсыг ялах үе цуврал хичээлийн 5 дахыг та сонсож байна. Бүгдээрээ сууцгаана уу? Хэлэх гэж байгаа үгээ бодохоор бүр догтлоод байна. Амен. Тийм ээ, энэ сургаалын зарим хэсгийг миний гэргий Лиза хуваалцсанаа. Өмнөх 4 хичээлдээр маш их зүйлийг хуваалцсан тул тоймлохгүй. Гэхдээ гол санаа нь айдсыг ялах. Айдсыг ялах. Айдас сүрдүүлэг бол сүнс юм. Энийг л та ойлгоосой. Биднийг айлган сүрдүүлж, эрх мэдлийг минь булааж, бэлгүүдийг ажиллагаагүй болгох нь боломжийг минь хомж, чадлыг маань бууруулдаг. Үүнийг бодох бүр Израилийн хүүхдүүд санаанд минь ордог. 12 туршуулыг явуулж, миний чамд өгөх газрыг тандуул гэж Бурхан хэлсэн. Туршуулуудын хэсвгийг Тооллого номын 13-ын 31-д тэмдэглэсэн байна. Бидний хувьд тэд хитрхи хүчрхэг тул бид тэр ард түмний эсрэг явж чадахгүй хэмээн өгүүлв. Тэд хитрхи хүчтэй гэдэг үгийг анхааран харна уу? Йошуа 5:1-д Йордны баруун тайд орших амлагдсан газрын хаадын тухай ингэж хэлжээ. Библиэд зүрх нь мохож Израилийн хөвгүүдээс болж сүнс сүлдэн арилв гэсэн байна. Туршуулуудад Рахаб хүртэл Бурхан та нартай хамт байгаа учраас энэ хотынхны зүрх мохсон гэж хэлсэн. Бурхан тэдэнтэй хамт байгааг израильчуудаас илүү дайсан нь мэдэж байлаа. Чөтгөрч мөн адил. Бидний дотор оршигч нь өөрөөс нь хавьгүй илүү хүчтэй гэдгийг тэр мэддэг юм аа. Христ дотор хинбэ гэдгээ итгэгч хүн мэдчихвээ гэхээс дайсан айдгаа. Тийм үү? Бидэнд сэлэн бий. Харин тэрэнд байхгүй юм. Бидэнд хуйгдуулга бий. Харин тэрнийх булаагдсан. Итгэгч бид нойрноосоо сэрж Христ дотор хинбэ гэдгээ мэдчихвээ гэхээс дайсан үхтлээ айдаг юм аа. Амен. Тэгэхээр өнөө оройн асуулт бол айдас бэлгийг мөхөөдөг бол юу бэлгийг өдөөж бадраадаг вэ? Дараагийн 4 хичээл бодлыг тань үнэхээр тэлж өгөх болно. Юу Бурхны бэлгийг сэрээдэг вэ? Хариулт нь эрд зориг. Зөвхөн арслан мэт зоригтой гэж Библиэд хэлсэн. Тийм ээ. Айдас сүрдүүлэг хүнийг арагшин татаж, эрд зориг хүнийг урагшин хөтлөгдөг. Тэгвэл хэрхэн эрд зоригтой болох вэ? 2 дугаар Тимот номын 1:6-аас 7-г уншицгаая. Миний гар тавигдсанаар чамд өгөгдсөн Бурхны бэлгийн дүлийг бадраахыг чамд сануулъя. Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба бие захирахын сүнсийг өгсөн
гэж бичсэн байна. Жинхэнэ эр зориг нь итгэгчдийн дотор хүчтэй сүнс, хайрын сүнс, биеэ захирах сүнсийг сэргээдэг гэсэн байна. Эдгээр нь Бурхны билгийг сэргээдэг юм аа. Зарим хүн эр зоригтойч ард нь зан чанар байдгүй. Тэд зөв юм хэлдэгч жаахан эсэргүүцэлтэй тулхтал эр зориг нь баг төдий байсан нь илэрхий болдог. Тэд бардамнал, үл ойшоох баг өмссөн байдаг. Үндэс нь гүйхэн учраас жаахан салхинд л бодит байдал нь ил гардаг. Эр зориг Давидд буюу билгийг хэрхэн сэргээн бадраасныг нэгэн жишээгээр харцгаая. Давид дуулал 27-гийн 1-д маш зоригтой тунхагласан байдаг. Одоо үнийг харцгаая. Эзэн бол миний амийн хамгаалалт юм. Хинээс би айх юм бэ? Гэсэн байна. Эзэн бол миний амийн хамгаалалт юм. Хинээс би айх юм бэ гэж их зоригтой хэлж байгаа биз? Давид Есийн 8 дахь хүү. Дээрээ 7 ахтай хүн байсан. Түүний том ах нараас Илиаб, Шаммах нар болон өөр нэг ах нь Саулын айрамд албахаж байлаа. Филистинчүүдтэй байлдах гэж байлаа. Голиат хэмээх авраг биетэй цэрэг Филистиний айрамд албахаадаг байлаа. Голиат Израильчүүдийн айрамд нэг хүнийг дундаасаа гаргаад ир үзэлцээ гэж үргэлж хэлдэг байлаа. Ялсан нь ялагдсанаа дарлаж боол болгоё гэдэг байжээ. Ер нь бол давгүй санал боловч энэ Голиат гэгч нөхөр 3 метр орчим өндөр авраг дайчин ир байлаа. Сагсны шидтэй харьцуулах юм бол тэр зүгээр л бөмбөгийг дээрээс нь хийчихээр тийм өндөр хүн байжээ. Тэмээ тэрний жадны үзүүрэл гэхэд 7 кг орчим хүнд. Хуйг дуулганд гэхэд дангаараа 57 орчим килограмм. 57 кг. Зөвхөн өмсгөл нь гэхтэл 57 кг гэсэн үг. Хуйг дуулга бүх зэвсэгтэйгээ 90 орчим килограмм хүнд юм тээж яваа дайчин. Тэгэхэд Давид 90 кг-ийн хаан чүрхгүй жижигхэн биетэй өсвөр насны хөвгүн байлаа. 40 хоногийн турш энэ аврагэр өдөр бүр үзэлцээ гэдэл хашгирдаг байлаа. Давидын аав Есээ олон хоног явсан хөвгүүддээ хоол хүнс өгүүлэхээр ямар сандаа Давидыг явуулж байх вэ? Давид жаахан ааруул бяцлаг ах нартай авчрахтаа фронтод чухам юу болж байгааг харж юм. Фронтын тэргүүн шугамд байгаа цэргүүд нь бүгд нуувчанд орчихсон чичирч байхыг харж юм. Тийм үү? Давидын ах нар нь ч бас бусад цэргүүдийн ажил байдалд байлаа. Давид ах нартай хандан амьд бурхны цэргийг айлгадаг хөвч хөндөөгүй энэ муу филистинчүүд гэж хэн бэ гэж юм. Гэвч том ахтай отхон дүүн ийхүү том юм ярьж байгаа нь уур амьсгалыг тун таагүй болгож юм. Тийм үү? Ойлгож байна уу? Цэргүүд бүгд айж байснараа бие биеэн тайвшруулж байтал нэг муу бацаан тэдний айдсыг илчлээд гэж. За та жишээлх юм бол яг л бөөн өвчтөй хүмүүсийн дунд ганцхан эрүүл хүн орж ирээд л бүх хүний өвчтөйг нь өөрт нь хэлсэнтэй адил юм болжээ. Эрүүл хүн орж иртэл тэд өөрсдийгөө зүгээр л гэж бодож байлаа. Яг л бөөн сөрөг хүмүүс өөрсдийгөө хэвингээд бодчихсон байхад нэг эерэг хүн орж ирээд байдлыг илчлэхтэй адилаа гэсэн үг. Тэд өөрсдийн байгаа байдлаа зөвтгөхийн тулд ганц эрүүл хүн рүүгээ дайрч доромжилж байгаатай адил хэрэг болжээ. Тийм үү? Тэгээд том ах нь Давидтай тулж отхон дүүгээ зэмлээд чамайг бардам амтэн гэдгийг чинь би мэднэ гэж эргээд хонд руугаа буц тэндэл байж бай гэсэн байв. Яг юу гэж хэлснийг уншилдам. 1-р Самуэль номын 17-гийн 28-д ингэсэн байв. Түүний том ах Илиаб Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсчээ. Илиаб Давидд ихэд уурлан чи яах гэж наашаа ирэв? Талд байгаа хэдэн хонио чи хэн дөрхиод ирэв? Би чиний их зан муу санааг чинь мэднэ. Чи тулдааныг үзэхээр ирсэн бидтэй химэн загнав гэсэн байна. Энд хэлснээр чиний их зан муу санааг гэсэн байна. Энэ талаар би ярив. Тэр уурлаж эцэст нь зоригтой болжээ. Голиатад гаргах ёстой эр зэрэг отгон дүүдээ уурлаж гаргав.
Сул дорой хүнтэй нүүр тулахад тэд шалтаг тоочдог. Харин тэд хүчрэхэг бол эргээд өөрийг чинь буруутгана. Энийг хизээч бүү март. Тэгээд ахна өөрийнхөө ажлыг хий гэж өөрөөр хэлбэл миний алдааг сануулж миний ажилд хөндлөнгөөс бүү оролц гэсэн байна. Та иймэрхүү юм сонсож байсан уу? Зарим хүн өөрийн сул тал алдааг нь өөрт нь сануулахаас айсандаа өөрийгөө л хичээ гэдэг шүү дээ. Давид үнэндээ Израиль болон Бурхны хүслийн талаар л санаа тавьж байлаа. Илиаб тэрнийг их зантай, муу санаатай гэсэн. Тэгвэл хэн бардан байв? Өмнөх бүлэгт нь иш үзүүлэгч Самуэль Есийн гэрт ирээд хөвгүүдийн чин дотор хаан байна гэж хэлсэн. Еси миний өвгөн хүү Илиаб л байх та гэж Илиабыг онцолж. Тэр ямар хүн байв? Илиаб өнөөдрийнхөр бол метр 90 гаруй сантиметр өндөр, 90 кг гаруй жинтэй, булчин шөрмсөн зангирсан альва зүйлийн үргэлж манлайд явдаг хүн байжээ. Еси төгс өдөрдөгч бол Илиаб л байх ёстой гэж бодож байжээ. Харин Бурхан би түүнийг сонгоогүй. Гаднах төрхийг нь бүү хар гэсэн байв. Бурхан бардам хүнийг сонгодгүй юм. Илиаб дотроо байгаа зүйлээрээ л Давидыг буруутгасан. Ойлгож байна уу? Яагаад Илиаб Давидыг сүрдүүлж хэн том гэдгээ харуулсан. Тэр хүчтэй хүн байлаа. Ойлгож байна уу? Тэгэхээр гаднаа цэвэр харагддагч дотроо цэвэр бус нь үргэлж цэвэр зүрхтэй рүү довтолдог. Тимотиг харвал тэр чуулганы пастор хүн байлаа. Эфес дахь чуулганд Илиаб шиг зүрхэндээ цэвэр бус эрэгтэй эмэгтэй хүмүүс байж л байсан. Тийм учраас Паул Бурхны нэгүсэлд зоригтой бай гэж бичжээ. Есүсийг ч гэсэн хүмүүс сүрдүүлж айлгахыг оролдож байсан. Цэвэр бус хуулийн багш нар фарисеучуд түүнийг урвагч, шунхай, архичин гих зэргээр үргэлж буруутгадаг байжээ. Тэд Есүсийг чөтгөр шүглсэн гэхдээ өөрсдийнхөө үнэн мөн чанарыг түүнд нялзаахыг оролдсон юм аа. Намайг бүү буруу ойлгоорой. Бурханаас имээдэг түүнд хайртай итгэлийн ахан дүүс бидний хүнд үед ирж тусалдаг. Есүс арцалдагчтайгаа аль болох түргэн сайдах хэрэгтэй гэсэн байдаг. Заримдаа дотны хүмүүс маань бидэнд зовлон авчирдаг. Тэд хурч ирээд Жон нэг юм байна. Чи номлохдоо гэж ирээд Лиза энэ 7 хоногт яг ингэсэн. Лиза хонгор минь чи трийг ингэж хэлбэл хүмүүс илүү зөв сонсон штэ гэсэн юм. Ийм зөвлөгөө намайг бурханлаг эхнэр өгсөнд баярлалаа гэж хэлэхэд хүргэдэг юм. Яагаад гэвэл эхнэрийн маань зөв байдаг юм. Зарим хүн бидэнд зөвлөхнэрээр өөрсдийн таалалд нийцүүлэх гэж таныг улам бүр дордуулдаг. Юу гэвэл тэд танд хандсан бурхны хүслийг мэдэхгүй учраас өөрсдөө ч айж сүрдсэн байдаг юм. Энэ тухайл би ярьж байна. Ойлгож байна уу? Амен. За тэгэхээр яагаад цэвэр бус нь цэвэр лүгээ дайрдаг юм бэ? Өөрсдийн зөв гэдгээ батлаж хяналтан тогтоохын тулд амжилттай болвол тэд өөрсдийн сэтгэл зүрхийг эс шалган харин өөрсдийгөө зөвтгдөг. Хэрв Давид Илиабын үгэнд орохгүй бол том ахын алганы амт үзэж болох байлаа. Тийм үү? Илиабыг дэмжигчид энд тэндгүй нуувчнаас цухалдаж байлаа. Давид хүч тэнцвэргүй байдалд орлоо. Тиймд Давид бурхантай нэг тал боллоо. Илиаб болон бус цэргүүдэд Давид хандан би сая юу хийсэн юм бэ? Би зүгээр юм асууж болдгүй юм уу гэсэн бэ. Өөрөөр хэлбэл Давид ах нартай хандан би шалтгаангүйгээр энд ирээгүй гэж. Өөрөөр хэлбэл та нар 40 өдөр хадны ард нуугдчихад байхад эзний хүч чадлаар энэ дайсныг ялах хүнийг бурхан хайж л байгаа гэхдээ Давид сүрдүүлгийг сөрсөн юм. Харин ямар зүйл болж болох вэ? Илиабт дарамтлуулсан Давид гэртээ буцаж очоод хонио хариулж харин бурхан дайсныг ялах өөр хүнийг хайх хэрэгтэй болох байлаа. Ах нь Давидыг сүрдүүлэх гэсэн авч Давид би шалтгаангүйгээр энд ирээгүй гэдэг үгээр сүрдүүлгийг сөрсөн юм аа. Тэгээд Давид хаанд бараалхжээ. Хаан дээрээ очтол хаан ч бас айж сүрдсэн байлаа. Хаан түүн рүү хараад чи юу гэлэв. Хаан бол чадварлаг баатар шүү дээ. Давид ах нарыгаа шүүмжилсэн шиг хааныг шүүмжилсэнгүй юм. Яагаад? Хаан бол эрх мэдлэлтэн байлаа. Нэг зүйлийг тодорхой хэлье. Нэг зүйлийг. Та эрх мэдлэлтэй нэгнийг шүүмжилж огт болохгүй. Харин аав ээжигээ хандах ёстой. Тэгвэл Давид яг ингэсэн юм. Тэр хаанаас гуйж хаант минь
Хонь дөрөв минь арслан дайрахад би тэднийг агнадаг байлаа. Хонь дөрөв минь баавгаа дайрахад би бас агнадаг байлаа. Хөвч хөндүүлээгүй энэ Филистийн хүнд ч бурхан ийхүү хандна гэлээ. Хаадын зүрх эзний гарт гэдгийг Давид мэдэж байжээ. Үүнийг та ойлгох ёстой. Таны дээр бурхан эрх мэдэлтнийг тавьдаг. Таны эцэг эх пастор эсвэл боссыг. Тэдний зүрхийг бурхан эргүүлдэг гэдгийг та сайн ойлго. Бурхан өөрийн хүссэн зүгтээ тэднийг залдаг юм. Бурхан Саулын зүрхийг хөндөд Давидд итгэх итгэл нөгсөн Саул хаан. За тэгдэ гэж түүнд хэлдэг. Саул Давидд хоёрдуулга өмсөх гэхэд таарсангүй. Давид би өөрийн байлдас сурсан аргаараа тулдъя гэж. Давид дүүгүүр мүлгэр 5 чулуутай тулаанд орсон юм. Галиат Давидыг сүрдүүлэх гэлээ. Тэр түүн рүү хараад хөө би ямар нохоо юм уу? Над руу хөөхөн хүү юунд явуулв? Махаар чинь хээрийн амьтдыг хооллондоо гэхэд Давид өө тийм үү? Харин би чиний махыг тэнгэрийн шувуудын хоол болгож айрмыг чинь устгандаа гэж. Давид сүрдүүлгийг сөрж, бурхны бэлгийг эдвэгчүүлж, дайснаа ялж, толгойг нь таслаж, бүх израильчүүдийн сэтгэлийг өргөж, ийхүү тэд филистинчүүдийг бут цагсан билээ. Амен. Элия зүгтхтаа хийх ёстой ажлаа дуусгаагүй юм. Израильчууд тэд биднээс том гэж хэлэхдээ айж зүгтаад цөлд 40 жил тэнсэн билээ. Саул хүмүүсээс айснаас болж юу болсон тухай дараа нь хэлэх болно. Элия шиг л хувь заяага бүрэн дуусгаагүй юм. Харин Давид ганцхан цагийн дотор 3 удаагийн сүрдүүлэгт өртөдгөө. Түүний ах нар хаан авраг биетээр Давид бүх сүрдүүлгийг ялж хувь заяагаан биелүүлдэг. Хувь заяагаан биелүүлдэг. Амен. Тийм ээ. Үнэхээр гайхалтай. Шинэ гэрээг харцгаая. Паул Коринтын итгэгчдэд хуучин ба шинэ гэрээний алдрыг харьцуулсан байдаг. 2 дугаар Коринт номын 3-ын 11, 12-ыг сонсцгоо. Хэрвээ төр зуурынх алдартай байсан бол мөнх үлдэх нь үлэмжих алдартай байна. Иймээс бид тийм найдвартай байж үнэнхүү зоригтойгоор хэлдэг гэсэн байна. Шинэ гэрээний алдар нь хуучин гэрээнийхээс илүү аваа гэж Паул үүнийг маш зоригтойгоор хэлж байна. Илүү агуу гэж. Еврэ 13-ын 5-аас 6-аг мөн харцгаая. Бага юмда сэтгэл хангалуун байж амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь тэр өөрөө би чамайг хизээч орхихгүй. Би чамайг хизээч мартахгүй гэж айлдсан. Тиймд бид зоригтойгоор эзэн миний туслагч мөн би айхгүй. Хүн намайг яах юм бэ гэдэг юм. Тийм ээ, хүн намайг яах юм бэ? Ямар зоригтой тунхаг вэ? Бурхан миний туслагч мөн би айхгүй. Би сүрдэхгүй. Хүн надад юу хийж чадах вэ? Ийм итгэгч бүрт байх боломжтой юм. Итгэгчд гिचгээд яагаад итгэдэггүй юм бэ? Юунд итгэх гэж? Бурханы итгэмжтэй байдалд. Тэрнийг үгэндээ хүрнэ гэдэгт. Лук 10:19-т Есүс ингэж хэлжээ. Харагтун би та нарт могой хилэнцэт хорхойнуудад халдах дайсны хамг хүчээс дээгүрх эрх мэдэл өгсөө. Та нарт юу ч хор учруулахгүй гэж хэлсэн байна. Заримд нь үгүй бүгдэд бид үүнийг ухаарах хэрэгтэй. Сайн мэдээний номуудад Иесусыг хамгийн их гомдоосон хүмүүс нь түүнд итгэгчд гэсэн атлаа итгэдэггүй тэдгээр хүмүүс байсан. Өөр хинч биш. Өнөөдөр ч хүртэл Бурхныг хамгийн их гомдоодог хүмүүс нь Бурхны хүүхдүүд буюу итгэгчд. Тэд түүнд итгэдэггүй. Олон итгэгчд Бурхны мөн чанарт үгэнд нь бус харин өөрсдийн туршлагад тулгуурлан итгэлэн байгуулсан байдаг. Бусад хүний туршлага дээр итгэлийн амьдралынхаа суурийг тавьсан хүмүүс байдаг. Үүний үр дүнд тэд сул дор эргэлдсэн хизээч дайснаа ялж чадахгүй хоёрдмол сэтгэлтэй итгэгчд болдог. Тийм ээ. Лиза гарч ирэхээс өмнө хэдэн ишлэл уншицгаая. Эфес номын 1:19-с 20-д Паул хэлэхдээ мөн итгэдэг бидэнд хандсан түүний хүч чадлын химжээсгүй сүр жавхланг мэдэх болдог. Энэ хүч нь түүний чадлын хүчний нөлөө билээ.
тэрээр Христ дотор энэ л хүчээр нөлөөлж түүнийг үхэгсдээс амьлуулад тэнгэрт өөрийн баруун гарт залж гисэн байна. Паул Христийг амьлуулсан тэр адилхан хүч одоо бидний дотор байдаг гэсэн байна. Тэр юу гэж бичсэнийг та ойлгож байна уу? Энийг ойлгосоо гэж залбирч байна гэж тэр бичсэн. Яагаад Паул ойлголтын төлөө залбирсан бэ? Учир нь дотор нь ямар хүч байгааг итгэгчид ойлгочихвээ гэж дайсан үгтлээ айдаг юм. Тийм болохоор Эфес 3:20 эдгээр бидний дотор ажилдаг хүчний дагуу гуйж бодох бүхнээс минь илүү химжээсгүй бялхлаар үйлдэх чадвартай түүнд гэсэн байна. Тийм ээ. Тийм болохоор Филиппой номын 3:10-т Паул ингэхдээ би түүнийг болон түүний амьлалтын хүч зовлонгуудын нөхөрлөлийг таних мэдэн түүний үхэлтэй адилхан болгогдож гэсэн байна. Бид илчил аваасаа гэж Паул залбирч байна. Христийг амьлуулсан тэр адил хүч бидний дотор байна. Тийм учраас Паул Эфес 6:10-т эцэст нь эзэн дотор ба түүний чадлын агуу хүч дотор бэхжигтэн гэж ариун сүнсний нэг нэрийг Исая 11-т хүч чадлын сүнс гэж. Тэгвэл хэн бидний дотор оршиж байна вэ? Хүчирхэг эрчүүдээ сэр хүчирхэг эмгтээчүүдээ бос. Ром номын 15:13-т ариун сүнсний хүчээр та нар найдвараар бэлгсэн байхын тулд найдварын бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан болон амар тайвнаар дүүргэх болтугай гэж. Айж сүрддэг хүнд эзэнд найдах найдвар байдаг учраас тэд хүчтэй байдаг. Тэр бол найдварын бурхан. Амен. Лиза гарч ирээд хэд үг бидэнтэй хаваалцах болно. Тийм ээ. Гайхалтай. Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Би Джонта 26 жил ханилсан. Тэрний амьдралд хандах эр зориг, эрх мэдэл, эрч хүч, тэрний уг хүний зан чанар ямар вэ гэдгийг би мэднэ. Ариун сүнс түүний амьдралд орж ажиллаж байгааг би хажуунаас нь харсан юм. Эр нөхрөө хөвгүн наснаас эр хүн болохыг, бусдын номлолыг судлаж тэдний дахин заадаг байсан хүнээс Бурхны үг амаар нь хэлэгддэг хүн болохыг би харсан юм. Хүн бүр байх ёстой газараа, байх ёстой хүч чадалдаа, байгаа бэлэг авьяасаараа, өгөгдсөн дуудлагадаа, тослогоондоо байгаасаа гэж Джон хүсдгийг би мэднэ. Джон намайг энд гаргахдаа эмэгтэй хүний үүрэг оролцоог мэдэж үнэлж цэгэндэг учраас тэр юм. Хүчирхэг эмэгтэй, хүчирхэг эр хүнийг бий болгодог. Эр хүн эмэгтэй хүнээс болж жижигрэх ёсгүй. Эрчүүдийг үл хөндөлж, сүрдүүлж, доош нь хийдэг босгон байгуулдаг эмэгтэйчүүд бидэнд хэрэгтэй. Эрчүүдийн эсрэг нийгэм чиглэжээ. Хүчирхэг эмэгтэй гэхээр эрчүүдийг үгүйсгэн гарч ирэх эмэгтэйн тухай яриаггүй байгааг ойлгоно. Харин эрчүүдэд хүчирхэг гэдгийг нь мэдрүүлдэг хүчирхэг эмэгтэйн тухай юм. Би тийм л байр сууринд баймаар байна. Би төрөлхөөсөө зоригтой хүн байгаагүй гэдгээ хэлээ. Би маргаанч байсан ч хүчтэй байгаагүй. Би үргэлж айж, бууж өгөхөд бэлэн байдаг байлаа. Джон залуучуудын цуглааны пастор байхад надад тэдгээр огтд сайн уу гэж хэлэхэд бэлэн үү гэхэд би үгүй гэж хэлдэг байлаа. Би хүнтэй нийтэж биш. Би хинтэй ч юу ч ярмааргүй байдаг байлаа. Намайг байхгүй гэд бодчих. Чиний ажилтан би биш шүү дээ. Би урд талын игнэнд л сууж бай гэхэд Джон уучлаарай. Та үнээр худалдан авагдсан таны амьдрал таних өөрийнх чинь биш гэдэг байлаа. Би хариуд нь цуглааны чинь нэг хүн шиг надтай битгий тэгж яар гэдэг байлаа. Би чиний гэргий би хүсэхгүй бол намайг хүчээр хүмүүсийн урд гаргах хэрэггүй гэдэг байсан юм. Би ийм л хүн байсан юм да. Зүгээр л тэдгээр залуус сайн уу гэд хэлчихэж чаддгүй. Би хүсэлгүй ажиллаа хиймэргүй байдаг байсан. Бидний гэрлэхээс ч өмнө Бурхан бидний дотор ажиллаа хийсэн. Бурхан нэг зүрхтэй хоёр хүнийг бий хайж байна. Нэг зүрхтэй эхнэр нөхөр хоёрыг хайж байна. Бид адилхан байх албагүйч нэг зүрхтэй хоёр хүн байх хэрэгтэй аж.
Харин би тийм хүн байгаагүй юм. Би Джон Беверт хүүхэд төрүүлэх ажлаа сайн хийж байлаа. Бурхан надтай ажиллаж байхад би аль хэдийн 2 хүүгийн ээж 3 дахь нь гидсэнд байлаа. Үнэн дээр айцыг ялахын номыг эмгтгэж байхад Арден хүү минь гидсэнд байсан. Номыг компьютерт шивж унших бүртэл улмал ууртай болоод байлаа. Нэг орой Джоныг орондоо ороход нь би энэ номыг аваагүй. Би уншиж гээгүй, харин энэ номд уншиж байгаа зүйлдээ би хариуцлагатай юу гэж асуув. Учир нь би сайн дурах биш байлаа. Тэр үеийг санаж байна уу, Джон? Би бараг л миний доторх айцтай бай. Айцтай би сайн дураараа тулаагүй гэсэн юм бодож байсан. Би айцтайгаа баймаар байна. Би урд талын суудалтаа суухал дуртай байв. Джон болохоор хонгор минь үннийг чи мэдэх үү? Тийм, би үннийг мэднэ гэв. Тэр хэрв чиний үннийг мэдэж байгаа бол үнэнд чи хариуцлагатай бай. Би тэгтээ үннийг мэдхийг хүсээгүй штэ. Би номлыг чинь сонсох гэж суглаанд ирээгүй гэх мэтэр зүхтааж байсан. Би номыг нь эмгэтгэхдээ сайн байна. Ер нь эхнэрүүд нөхөртэй байнга л шүмжлэлтэй ханддаг шүү дээ. Джонни номыг эмгэтгэж компьютерт шивж байхдаа би шөнийн 22 цагаас өөрийн 2 цаг хүртэл уншиж бичдэг байлаа. Хуруу минь чинэрч бие минь хөштөлд ажилдаг байсан. Тэгээд биеэ сэргээх санаатай суниад Бурханы оршихуй надад хүрсэн. Би уйлж эхлэв. Би харагдахгүй байгаа танаас илүү харагдаж байгаа хүмүүсээс би их айдаг гэдгээ хэлсэн юм. Тийм ээ, энэ үнэн гэв. Би амьдралаа түүнд даатгаж түүний мэдээлэлд өглөө. Тэгээд Бурхан минь эмэгтэйчүүдтэй ярих хэрэгтэй бол хэдийгээр тэд ядаргаатай байдагч би тэдэнтэй ярих гэсэн юм. Тэр үед би эмэгтэйчүүдтэй байхад хэцүү байдаг байлаа. Одоо бол эмэгтэйчүүдэд хайртай. Бурхан минь юу ч яах вэ гэв. Бурхан надад Эстер 4:14-ийг өгсөн юм. Учир нь хэрв чи энэ үед чимээгүй байвал Иудичүүд өөр газраас аврал болоод тусламж олох боловч чи болон чиний эцгийн гэр сүнэн. Чиний хааны эрх дараханд хүрсэн энэ цагийн төлөө ч юм билүү? Хэн мэдэх вэ? Эстер 4:14. Ийм цагт яаж дуугүй байж чадах вүлээ? Чимээгүй байх нь үнэндээ сайн сонголт бишээ. Бид энэ дэлхийн хаад тахилч нар юм. Бид цаг үедээ эрх мэдлийн байр суурьнд очиагүй хэн мэдэх вүлээ? Джон аяллаас гэртээ ирсэн юм. Би Бурхантай инхүү учирсан байлаа. Би Джон чиний ном намайг уйлууллаа. Хэрвээ би ямар нэг юм хийхгүй бол Бурхан миний гэр бүлийг арчна гэсэн гэж хэлсэн юм. Джон, би юу хийх хэрэгтэй вэ гэв. Энэ эргэлтийн цэгт би Бурхан минь би хүсэж байна гэсэн юм. Би таны хэлснийг хүсснийг хийлгэх гэсэн бүхнийг хэлж ярьж хийхэд бэлэн гэлээ. Бидний амьдралд ийм эргэлтийн цэг байдаг. Би Бурхан минь би хүмүүсээс айхаа болсон гэсэн. Харин би эзнээс эмээхийг сонгож айцаа би ялж гарна гэж тэрэнд хэлсэн юм. Бид эзнээс эмээхэд түүний үгэнд орж хүн намайг яах юм бэ гэдэг. Бурхан минь би нуугдаж байсан. Үхэл амьдралын асуудлаа би шийдсэн. Би Христтэй үхэж Христ надад амийг минь худалдан авч өгснийг хүлээн зөвшөөрсөн. Өдөр бүр өөрийгөө үгүйсгэж загламаагаа өөрч түүнийг дагах итгэгчид хэрэгтэй. Буруу зүйлдээ шалтак тоочдөг биш, харин зоригтойгоор би хүчтэй бөгөөд зоригтой байна гэдэг хүмүүс хэрэгтэй. Энийг бэлтгэж байхдаа миний нөхөр намайг олон жил олонний өмнө ярихыг минь уриалж байсныг хэлмээр байна. Бидэнд эмэгтэйчүүд хэрэгтэй. Эмэгтэйчүүдээ би Джонд ч хэлсэн. Огтод энэ ямар хэцүү зүйл байдаг вэ гэж. Учир нь бид буруу юм хэлчихвэл Изабелчуд болчих гээд эсвэл шулам гээд хочлуулчих гээд байдаг юм. Харин эрчүүд буруу юм хэлчихвэл тэд тийм ээ өнөөдөр хүнд муу өдөр байлаа л гээд өнгөрнө. Надад болохоор илүү нарийн шалгуур тавьсан байгаа үсттэй. Харин бид илүү өндөрт гарахын тулд илүү нарийн шалгуур хэрэгтэй. Мика 4:13-5-1 Бурхан би зөвхөн хөвгүүдэд бус мөн огтод өөрийн үгээ өгнө гэж надад хэлсэн юм. Сианы охиноо босож талхлах тун. Учир нь би чиний эврийг төмөр туурайг чинь хүрэл болгоно. Тэгснэр чи олон ард түмнийг бут зохиж тэдний шудраг бус олзыг нь эзэнд нь эд баялгийг нь бүх дэлхийн эзэнд зориулах юм. Цэргийн бүлгүүдийн охиноо өөрсдөө цэргийн бүлгүүд болгож цуглуул.
Тэд биднийг бүсэлсэн. Тэд саваагаар Израилийн шүүгчийн хацрыг саваадах болно. Бид бэлэн, хамгийн муу өдрүүдийн төлөөч бид бэлэн гэх хүмүүс хэрэгтэй. Бид бүрэн зэвсэглэж тулалдахад бэлэн тул сатана чи ялагдалдаа бэлд. Бид зоригтой, аюултай. Учир нь бурхантай бид хамт гэж хэлэх ёстой юм шиг. Бурхан Эден цэцэрлэгт алдагдсан бүхнийг сэргээхээр эрэгтэй эмэгтэй хүнийг хамттанд босгож байна. Эр хүн ганцаараа байх нь сайн биш юм гэд эмэгтэй хүнийг бурхан бүтээсэн юм. Олон эрчүүд ганцаараа байгаа нь сайн биш учраас тэднийг сайн болгох олон эмэгтэйчүүд бидэнд хэрэгтэй байна. Тэднийг шүүмжилдэг биш харин сайныг нь ил болгодог эмэгтэй. Дан гац эр хүн өөрөө шийдэж чадахгүй олон шийдвэрийг эмэгтэй хүн эр хүнтэй хамт шийдэх цаг үед бид амьдарч байна. Тиймээс бидэнд эрчүүд, эмэгтэйчүүд аль аль нь хэрэгтэй. Тэд нэг юм. Эрчүүд, эмэгтэйчүүд хамтдаа Есүсийн нэрээр хүчтэй. Бурхан таныг ивэг.